Сайн байцгаана уу найзуудаа. Та бүхэнд би өнөөдөр санхүү чирмийнхаа 6-г ярьж өгөх болно. Тэгээд санхүү чирм 6 дээр нь болохоор зөв худалдан авалт ба зар сурталчилгаа гэдэг сэдвтэй гардаг байгаа. Тэгээд нөгөө нэг гол дүрий буюу самархан маань гэртээ очсон гэрийн даалгавраа хийх гээд байдаг байхгүй юу. Тэгсэн чинь ингээд хажууд нь түүний төрсөн дуу буюу нэрсхэн найз бүжинтэйгээ цуг хажууд нь тоглоод ерөөсөө ингээд хичээлийн хийлэхгүй байдаг. Түүнээс болоод одоо нөгөө нэг анхаарал нь төвлөрөхгүй самархны. Тийм учраас тэр хоёрыг нөгөө нэг том рүүгээ яваад тоглол гэж хэлдэг байхгүй юу. За тэгсэн чинь нөгөө хоёр маань ахийнхаа үгэнд орлоо. Тэгээд ахийнхаа үгэнд ороод том рүүг оцсон чинь ингээд зурагтны дуу дуурайд байдаг байхгүй юу. Тэгээд зурагтны дуу бүр чанга дуурхаа одоо ингээд болохгүй ахаар нь ах нь хоёр дүүдээ хэлсэн чи хоёр дүү нь ингээд болиулаад тэгээд ингээд 30 минутын дараа самархан хичээлээгээ дуустдаг байхгүй юу. Тэгээ хичээлээгээ дууссан чи нэг хоёр дүү нь байхгүй. Тэгээ хайцныг нь самархан ингээд ерөөсөө мэдэхгүй байдаг байхгүй юу. Тэгээд хоёр дүүгээ ингээд хайхаар гадагшаа гардыг. Тэгээд эргэн тойрноо шалгаж үзтэл хоёр дүү нь ерөөсөө байхгүй. Тэгээд ах нь ерөөсөө ингээд сандраад энэ тэнэнгээр ингээ хайгаад үздэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг нэрсгэн ингээд алга болох юм бол дараа гэсэн бишээ тийм нөгөө нэг алга болох юм бол ээж аваасаа төөрөх юм бол одоо ингээд нөгөө нэг тохиолдол ингээд дарддаг тийм нэг юм хүзүүндээ зүүцсэн байдаг байхгүй юу. Тэгээд тэрийгээ дараад ах нь хоёр дүүгээ аваад өстэй нөгөө нэг алга болчихыг сандраад тэгээд хоёр дүүгээ эцэст нь олоод тэгээд гэртээ буцааж авчираад тийм тэгдэг байхгүй юу. Тэгээд яагаад ингээ гадагшаа ингээд ахынхаа зөвшөөрлгүй ингээд том хөнгөө харгалзах хөнгөө ингээд гарсан бэ гэж асуусан чинь ингээд зурагтаар нэг амар гоё Барби ингээ хувцсыг сольж болдог Барби харсан байна л та. Тэгээд тэрийг амар гоё харагдаад ахаар нь зурагтан дээр юу гэж хэлсэн бэ гэхээр яг энэ Барби танай гэрийн хажуу талд чинь байгаа гэж хэлсэн байдаг байхгүй юу. Тэгээд хоёр дүү авш ах нь ингээд тэр чинь ингээд юу агаанд худлаа тийм байдгүй ингээд хэлдэг байхгүй юу. Тэгээд нөгөө нэг аав нь тэр өдөр амарч исэн гэхдээ нөгөө нэг тог усныхаа мөнгөйгээс төлөөд ирээгээд явчихсан байсан. Тэгээд дүү нь болохоор авшаа нөгөө нэг ах нь хоёр дүүдээ хэлдэг байхгүй тэр хоёр нөгөө нэг сайн ингээ Барби авах гээд ингээ гадагшаа гарсан. Тэгээд аав нь ингээд ерөөсөө айгаад ингээд ерөөсөө болохгүй зар сурталчилгаа гэдэг нь одоо худлаа ингээд яг ирснээсээ ингээд зарим юмнууд ингээд шал өөр ирдгээ гэж тэгсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд ах нь бас ингээд тоглоом захиалчихсан нэг ингээд тэр нь ингээд 15,000 гэж хэлсэн баггүй юу. Нэг юм ачааны машин. Тэгээд тэрний яг ингээд зурагтаар харахтай амар гоё тийм харагдчихсэн мөртлөө яг эрэхтэй ингээд тоглосон чинь амар нэгт яг харагдчихсэн шиг гоё бишээс байхгүй юу. Тэгээл тэр ганц 2 өдөр тоглоод тэрийг эвдээ очихсан. Тэгээд ингээд ерөөсөө ашиггүй болчихж байгаа байхгүй юу. Ямар ч ингээд тоглоомоо ингээд тоглож чадахгүй болчих. Тэгэхэд одоо ингээд аав нь хоёр хүүхэдтэй хэлж байгаа 3 ингээд хүүхэдтэй хэлж байгаа байхгүй юу. Миний 3 хүүхдээ ингэж болохгүй. Зар сурталчилгаа гэдэг нь болохоор ямар үүрэгтэй вэ гэхээр чи одоо ямар юм шинээр гарсан тэгээд дээрэс нь тэр зүйлүүдийг одоо яг ингээд хаана байгааг одоо ингээд заадаг болохоос одоо ингээд ер нь бол зар сурталчилгаагаар юм авах нь тийм одоо ашигтай тийм зүйл биш ээ ингээд тэгдэг байхгүй юу. Яагаад гэхээр одоо ингээд тэр зүйлүүд нь одоо очиж авсан ч захиалсан ч одоо ингээд ер нь бол нэг ёсондоо бидний хэлдэг штэ нэг хулих гээд тийм учраас яг ингээд хүн заавал өөрөө очиж харж авах ёстой. Гэхдээ чи ингээд бага насны хүүхэд бол мэдээч гадуур ингээд ганцаараа явж болохгүй учраас харгалзах хүнтэй заавал явж явах хэрэгтэй гэдгийг одоо ингээд аав нь тайлбарлаж өгдөг байхгүй юу. Тэгээд үүнээс хойш тэр хэд одоо ингээд тоглоом авахар болвол аав ээжтэйгээ цуг гарах эсвэл тий ер нь бол аав ээжтэйгээ цуг гарч одоо ингээд тоглоомын сайн харж үзэж авч агаад авдаг болсон. Тэгээд энэ одоо бичлэгийнх нь одоо гол санаа нь бол чи
ингээд юмыг тэр одоо авах гэж байгаа зүйлийг одоо ингээд сайн өөрөө очиж харж үзэхгүй бол яг ингээд зурган дээр харж байгаа зүйл яг ингээд бодит болохоороо ерөөс ингээд шал өөр болчдөг байхгүй юу. Тийм учраас чи энэ бичлэгийг үзэж байгаа бол ер нь бол өөрөө дэлгүүрээ очиж яг авах гэж байгаа тоглоомоо харж агаад тэгээд ээж автагаа цуг харж агаад тэгээд авж байгаарай гэж хүсье. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяр таа.